Үндэсний агаар сансрын захиргаа буюу НАСА-гийн хөөргсөн Жуно сансрын хөлөг бархас байд гарагдах даалгавраа биелүүлэн тус гариг дээр агаар мандлын урсгал байгааг илрүүлж хэмжилт хийсэн байна. 40 гаруй жилийн турш хүн төрөлхтний анхаарлыг татаж байсан бархас байд гаригийн нууцыг инхүү тайллаа. Бархас байд гаригийн агаар мандлын урсгал тус гаригийн нийт жингийн дөнгөж 1% тэнцдэг. 1% хэдий бага сонсогдож байгаа ч дэлхийн ихтэй харьцуулахад асар их тоо юм. Харин бархас байд гаригийн нийт атмосфер 2982 метрт хүрдэг байна. Дэлхийн атмосфер өөрийн массын сая хуваасны 1-ээс багатай тэнцдэг. Энэхүү шинэ нээлт нь бархас байд гаригийн тухай илүү наривчлсан төсөөллийг бий болгож байгаа юм. Жуно хөлөг энэ удаа зүгээр ч нэг бархас байд гариг руу аялаа зогсохгүй, Нарны аймгийн бусад гаригийн агаар мандлын урсгалын талаар мэдээлэл цуглуулжээ. Бархас байд гаригийн соронзон орныг хэмжихэд гайхал төрүүлмээр үр дүн гарчээ. Судлаачид тус гариг дээрх соронзон орны хэмжээ Нарны аймгийн бусад гаригуудаас хамгийн хүчтэй гэдгийг мэдэж байсан боловч Жуно хөлөг ийхүү бодож байснаас даруй 2 дахин хүчтэй болохыг нь олж илрүүлсэн юм. Дэлхийн соронзон оронтой зарим талаар төстэй нь бархас байд гаригийн соронзон орн нь электрон цэнгийг соронзонгийн туйл руу илгээж, тэнд электронууд агаар мандал дээрх атомтой харилцан үйлчлэлийн хүчээр цайвар тод өнгийн туйлын туяаг үүсгэдэг аж.